энэ бичлэг таалагдчихвэл лайк, коммент, subscribe хийгээрэй. За ингээд Мюник гэдэг хот руу явлаа. Юу гэж дуудсан гэсэн Мюник мөн л шүү дээ. Энэ boarding gate дээр дуудахад манай ээж буруу хэлж ингэсэн. Зүг байсан биш үү? За ингээд өглөөний 7 цагт Мюникт уулзцгаая нэзэдаа. Lufthansa Airliner явах юм бэ? Hello. За ямар хүн бэ? За өчигдөр ороод ирлээ. Айсландд орж байна. Нэг Германы спортын багийн үзүүл явж байгаа юм шиг байна. Гүрхэн зүйл байна. Тэгээд өглөө болцоо. Маяг би жоохон таад явъя гэж бодож байна. Мюник гэдэг амгой манай өндөрч яах чинь. За одоо ингээд чинээсээ гараад Яцай. Сайхан унтаад л яваад ирлээ 3 цаг гарав ирсэн баха. За энэ ч шууд Nothing to Declare гээд Мюник дээр гарч үзцгээе. 7 цагаас 4 цаг хүртэл нийлэн цаг авч тийшээ гарыг ч утчих. Сая ингээд терминалаас гараад ирсэн хгүй юу? Терминал 2 гээд тэгсэн чи ингээд гадаг аадсан чи юу яг зүгээр дэлгүүр хавшаа шиг газар аваад ирдэг шин. Тэгээ одоо юу ч гэсэн юу болоод трен болоод тэгээд хотын төв рүү явж үзцгээе. Өглөөний 7 цагт нэг иймэрхүү харагдчих байна. Хаа гэд утаа гана. Жохон тийм бохирдолтой агштай шиг байна. Амт нөгөө өнөр мөнөр нэрээ өөр өндөрч байна. Би ингээ явж байна. Явцгаая нэзэдаа. Тренд суугаад нэг цаг гарав. Цаг л их юм шиг байна. Цаг яваа. Тэгээд хотын төв жоох үзчих. Тэгээд буцаад ирье. Ингээ аэропортоор ийм day pass авчт юм байна. 17.5 евро гээд. Тэнийг ийм машин байт юм байна. Би сая ингээ олохгүй сая зөндөө хайж байгаа. Хүнээс сууж ижил оллоо. Тэгээ би болохоор одоо энэ S8 суугаад явна. Тэгээ 8 минутын дараа ирэх юм байна. Тэгээ би та нарт City Center гэдэг энэ Marienplatz гэдгийг харуулъя. 38 минут явах юм шиг байна. Ийм газар байна. Өглөөний 7 цагт Мюник дээр ирсэн байна. Нэзэдаа. За ингээд трен дотор нь ороод ирчлээ. Ингээд S8 гээд 12 хүртэл юм. S1-ээс 12 хүртэл юм байт юм бэ. Тренүүд байт юм бэ. Бас нөгөө бусад Европын орн шиг хүн ирүүл шалгахтай тикеттэй юм байна. Тэгэхээр яагаад ч юм бэлэн байдалтай ах хэрэгтэй шиг хэцүүтэл санагдаж байна. За тэгээ та нарт гоё шинэ хот оролцгаая. Германы хот Мюнхен. За Мюнхен яг downtown city center дээр хүрээд ирлээ. Ишигээ гарцгаа. Exit S6 гэдэг. За хэвш. Exit гэдэг үгийг Ausgang гэдэг юм байна. Exit гэдгийг олохгүй сая жоохон төрлөө Германд. Германд гэдэг нэг гоё юм. Трен дотроо англи, герман хэлээр заавал гоё хамт хэлдэг юм байна.
Тэгээд airport-оос явдаг трен болохоор аюу гоё. Цэвэрхэн, тухтай юм байна. Nice. Гоё байна. Мэх. Яваас хотын дэвтнийг үзэх юм байх юм байна. Нэг том талбай байгаа юм байна. Тэгээд юугаар алтартай вэ гэхээр нэг National October Festival гэдгээр алтартай байна. За хамгийн анх удаа Германы дэшээ, Мюнхений дэшээ гарч байна. Та нартай бас харуулъя. Вау. Өглөө нэгт 8 цаг болж болохоор гацууд онгоос юм боллоо. Би ч нэг кофе өглөөний цай олж уй гэж бодож байна. За, ой танаас саяны энэ Marienplatz. За энэ газар юм байна. Энд чинь жоохон ингэж явж байгаа харуулъя. Ихэл сүртэй барилга шүү. Өглөө болохоор ер нь л жаагаас ирэх юм биш үү? Би ингээд Джейсон өмдтэй юутэйсэн чинь жаахан дархан бай. Би тэгээ сая юу яж та нэг хідэн газар олцсон ядаж нэг өглөөний цай уучих гэж бодоод. Вау! За энэ шүнэ зү та. Marienplatz. Marienplatz гэж унших юм шиг байна да. Вау. Nice. Ямар гоё тийм тайван өглөө алхах гэж байгаа ч тийм. Ямар гоё тайван харагдаж байна. Тэр дээр нээр хүмүүс байна. Хөшөө байна. Дээр нь ингээд цаг нуган дуурдаг гэсэн нөө цаг болгоны ихэнх л бодол өөрөх баха. Одоо 8 цаг болж байгаа болохоор дуурахгүй юм шиг байна. Тэгээ даагуур нь ингээд бахан дэлгүүр байна. Тийшээ чигээр орж болох юм бах та. Тийшээ өгнөх юм ордог газар шиг газар байна. За нэг ийм газар байна зү да. Шилээ зүгт. За нэг та энэ бол Мюнхений хотын төвийн талбай юм шиг байна. City Center Downtown гэсэн. Энэ нэг амарлаг барилга л байна да дэшиг. Окей, ಈ хоёроо нэм давхар шиг байна. За ингээд Мюнхений хамгийн үзэх ёстой номер 1 газар хүрээд ирлээ. Гоё юм. Would you like one to do that? Yes. Wow. Oh my god. Гэтэ барилга ямар гоё юм бэ? Нар маркт ямар гоё нэ. Айсландын нараас гоё шүү. За энэгээр жоох ингээд эргэн тойронд нь юу байна? Та нарт явж харуулъя. Espresso-ийн кофе шоп байна. Энэ байна гэж хэлээд шүү гэсэн. Одоо хэлсээр л болохгүй дээ. Тэр нэг тенсны юу байна? Оо, ямар хэцүү. Байна гэдэг үчирээс амд авсан юм биш үү? Энэ харт юм хөрхий. Энэ нөгөө Bavaria гэдэг нөгөө BMW гэмшин байдаг та. Тэрний үлгийг утга гэсэн. Би сая судалсан чи. Яа гоё бивхтэй. Нөгөө хэлсэн аажсан чи. Тэгээ Bavaria гэж юу нь болохоор энэ BMW гэсэн. Энийн нийслэл гэсэн. Ийм газар байна. Nice. Би тэгээ нэг өглөөний цай авах кофе шоп хайгаа явж байгаа. Тэгээд гэсэн чинь бас Arcade Center бас хэд юм бэ? Ер нь бол төв нь энэ л юм байна. Тэгээд хөл бөмбөгийн багийнхаа юм юу вэ? Дэлгүүр байна. Германы Jersey дээр зарт юм байна. H&M ч бас одоо Германыхан болов. Нэр нь нэг тиймэрхүү харагдаад идсэн чинь.
Иш яваа тийм local coffee гэсэн тийшээ үздэг. Төв нь бол ихтэй гоё юм байна. Анх яг ингээд онгоцноос буугаад юу яасан чи амар тийм. Манантай чиглэгдэх хүн ер нь хот юм шиг санагдсан. Одоо болохоор ман нь бол байхгүй болсон. Нар амар гоё гарч ийн. Йоо, энэ нар бүр ямар гоё. Басархаа. Би энэс тэр кофе шопт очоод нэг кофе уугаати. Хийж очин шөнийн 3 цагийн дээртэй. Би одоо тэгээд 4 цагаас буцаад евро нисэн. Ром нисэн тэгээд Ром төс та нарт гой гой юм үзүүлэе гэж бодож байна. Итали яг өмнө очисон л доо Миланд. Гэтэ Ром бол үзэх юм ихтэй гэж манад өгсөн. Тэгээд дүүгийнхаа recommend хийснээр очиж үзэхээр явж байна. Ийм нарийнхаа яшээ юм годамжнууд их тийм шүү. Тэ нөгөө ямар үзэх юм хэр их байна гэхээр ер нь их юм байдгүй л хот юм шиг гэсэн. 1.2 сая хүн амтай хот гэсэн. Сая airport дээр нэг тийм мэдээлэлүүд хэлсэн. Тэрийг уншсан чинь бас ер нь их амар бол том биш л юм шиг санагдлаа. Энэ да. Ямар юм ч машин замаар явуулсан юм би ч одоо хөнгөө хэлгүй дээ. За би ингээд та нарт кофе шопт очичоо тэгээд юу яахгүй бол энэ чинь ямар замаар яваад байгаа юм. Иймэрхүү трам их явт юм байна. Доороо бас метротой тэгээд дээр бас трамтай газар байна. Зам нь ингээд ийм дэржигнүүртэй нэг ачаараас ийм ингэнтэй тийм заанууд үт юм байна. Тэгээд байна гэдгээ бол шууд хасч чадахгүй юм шиг байна нэ зөт. Өөрөө анзаарч байгаа тийм гайг болох юм лүхтэй. Хүний явах зам энэ бүх юмтай зэрэг гэдгийг жоох сайн юм биш үү. Stone Island байна. Rolex Molex. Энэ жоохон брендийн стрит юм шиг байна. Lululemon. Тэгтээ дэлгүүрүүдийнх нь ингээд байрлалууд нь амар тийм өөр юм байна. Одоо тэгтээ өглөө болохоор амар юу багтай байна. Хүн багтай. Сэлэхэн санагдчихээн. Европ чинь 100 болцсон юм шүү. Гадаад орно шүү шүү. Гадаад орно л энэ да. Ингээд юу байна? Aperol Spritz яваад шүү. Lavazzaгийн кофе шоп байна. Яат. Эцэш амьдралтай Мюнхен. Монголоор Мюнхен гэдэг юм шүү шүү тийм үү? Тийм хотод ирнэ гэж бодсонгүй. За, трам нь ингэж явт юм байна. Цэнгэр өнгөтэй трам байна. Оо, хоёр талаас. Би кофе шопоо Мэктер хийгээд алхаад тойролжсэн чи олддгүй. Дахиад нэг өөр газар алцсан. Тэр нь болохоор метроор явах болсохгүй. Тийшээ явж үзье дөө. Бахан дэлгүүрүүлэх шүү байна дөө. Ганцхан кофе олоод уучих. Заяа олдох нь надад. Париберш гинэ. Max Mara station руугаа босож чаа тэгээд кофе уучих. Уг нийсийн юмнууд байна л да. Гэтэ харсан газар очиж үзье гэж бодож байна. Нэмсэн. Ой, цэцэг ямар гоё юм бэ? Энд чинь бараг төлөв юм уу? Ямар гоё. Америкийн нөгөө Brandy Melville бас энэ ч байд юм байна. Энийг тэ Европч ерөөсөй харж байгаагүй юм байна. Мюнхен гэдэг хотод бас салбарнд байд юм байна. Эдийн материалууд нь амар тийм коттон нөгөө нэг
Плестер идэргүй юм шиг байна. Ер нь ажигм материалтай гэж сонссон. Тэр ер нь алхасаар байгаа дийшээ нэвт алхасаар байгаа. Энэ ер нь битүүл шопинг дистрикт юм байна гэж ойлголоо. Хаашаач яваад. Тэгээ угсаа юу жижиг хот гэсэн 1.2-3 сая хүн амт гэсэн. Угсаа саяны Marian Platz гэдэг нь бол тэр төв байхгүй юу? Би сая ижээсэлхад ийш өрөөд ирсэн юм байна. Мижага буцаад юу да? North Face, Oakley. Хүмүүс юутайгаа зэрэг явдаг нь жоох хэцүү юм байна. Машинтайгаа. Яаж их төвчрөө олж яваад байгаа юм биш мэдэхгүй л. Би анх удаа ингэж carry on-тай яг ганцаараа ингэ соло ялж авахгүй юу. Юмаа чирээд өмнө дандаа нөгөө ажиллаар явахдаа шууд машинаар ахуулцдаг гэсэн чи одоо бүр юмаа чирж явсан ч бүр гарын бэлтгэл сайжраад пилатесийн хооронд чиндамаа өдөрчөрдөг ажил хийгээд нөгөө аяллаар. Иймэрхүү л улсын да юу дугуй муу улс нэлээ их юм байна. Одоо ийшээ харуул. Тэгээ манай улсад байдаг юм юу бас байна. Хоп бас байна. Манай улс. Айсландчд манай улс юм да тийм ээ. Хоп бас байна. Тэгээд Sephora байна. Угсаа юм л одоо нүгч байгаа болохоор исэн бас юм байхгүй. Sephora-с авах юм гайг бах гэж бодчих. 5 өдрийн өглөө хүмүүсүүд өглөөтэй ажлын цаг хүрсэн шүү дээ. Тэгэхээр юу хийдэг бах вэ? Сая би нөгөө нэг газраас нэг пистачио круассант тэгээд нэг кофе авсахгүй гэсэн чинь Айсланд мөнгөөр 1250 болчихно гэхээр энэ чи бүр яжгүй юм тийм байна гэж ойлголоо. Ер нь бол Айсландаас гарчвал Европын жоох юмны үн ер нь дэжгүй юм шиг байна. Манай ажлын хүн болохоор хэлсэхгүй нөгөө Монако л бүр амар үдэгс. Бусд нь бол afford хийхээр л ижил Айсланд хүмүүсүүд бол тэгэхээр ер нь дэжгүй юм байна гэж ойлгосон. Швейцараас ер нь жоох мөтэй хаа гэж үзчихсэн. Би ингэсгээл явж байна. Одоо буцаад эргээд явъя даа. Тэр хойдлоор нэг таарч гэж утчих. Чиндамаа чирэж яах. Алхаж тэгээ нөгөө онгоцон нисээд ахаар нөгөө нэг хөл мөл жоох ингээд чинэлдэг штеп. Тэгэхээр ингээд жоох дасгал хийчихье өнөөдөр. Уу яана нараас машин ирж. Машинууд нэг амар юу аахгүй ингээд. Лаг замын голоор алхах юмсан чи гэрч. Тийм уу бай. Них хүмүүс л ингэ подолк шууд дагуура джинс дэж байна. Би тэгсэн чи цав муфтай л авчихсан. Таймхвэ. Нэтэда би сая кофе шоп хайж хол явах гэсний чиндамтай яг ийм чиндамтай тэгээд Германы энэ Мюник гэдэг энэ хотын зам нь амар юу юм бэ? Им дэржигнүүртэй ингээд дугуйтай юм чирж явахад амар хэцүү юм байна. Тэгэхээр би хол кафе олохын оронд зүгээр энэ чи санитер энэ чи юу байсан? Мау. Мэлээ? Marian Platz. Тэрнийхээ гисэр талын ийм кофе шопт ороод ирээ суучлаа. Нэрийн болохоор Richard гэдэг юм шиг байна. Тэгээ ер нь бол хаасайгүй л харагдаад тах шиг. Сая ингээд тойроод алхсан чинь би сая кафега төрж нийлээ алхаа. Тэгээд чиндамаа яг нөгөө гудамжаар нь барьж явахаар амар хэцүүсэхгүй. Тэгэхээр өргөж явсан чинь дийлэхгүй юм ээ. Бойлоо байсан. Энд чинээс сая кофе нэг пистачио круассант цагчлаа. Тэгээ буцаад аэропорт явъя дөө. Одоо болохоор цаг 8:54 болж байна. 4 сарын 17. Би болохоор одоо Айсландын цагаар өглөө 8:09
Тэгэхээр 7 цаг болж байгаа юм лу. Тэгээд airport дээр очиод юу жоохон уудс хийгээд байж. Би болохоор сая терминал 2 дээр ирсэн ахгүй. Тэгэхээр одоо буцалтаа болохоор буцалтаа ч гэжтэй Ром руу явахдаа болохоор терминал 1-ээс явах юм байна. Тэгэхээр буцацгаа тэгээд амар юу авцтай юм. Хүүд юм үүдтэй ингэ ирсэн чинь энэ ч бол халуун чим шиг хүүтэн чим шиг цаг агааштай байна. Би таньд харуулъя. Энэ барилгын лугаас сүртэй албастай юм байлгүй дээ. Энийх нь урд жоохон сууж байгаа тэгээ явъя дөө. Иймэрхүү харагдаж байна. Сая тэгээд экран гоё номоо уншаад гоё явлаа. Одоо ер нь гэтээ oh yeah, thank you. Thank you so much. Yeah. За, ийм юм ирлээ. Би юм пистачо круассан латте авсан. За ингээд эцгээе. За би тэгээд өглөөний эхлээ кофега Моникес болаа. Өглөөний 9 цаг болж байгаа. Юуны сүү. За круассан нь болохоор пистачотой круассан гэсэн. Яг иймэрхүү хэмжээтэй. Жохон дээгүүр карамелтэй нэг тийм ийм battery ийм юу биш юм хөөсөн юу шиг биш санагдлаа. За таална нэг юм пистачогт нэг амар амт утгах юм уу? За ингээд. Cheers. Энэ хайвартай ер нь их дэлгүүрүүд нь байд юм байна. Тэгэхээр яг гол стрит юм болоо да. гэж бодлоо. Герман гэхдээ сонсоход ер нь жоохон чихэнд төс тас исэн шиг санагдаж байна. Би тэгээд жоохон намаа уушчаад 4 цагийн юу таахгүй юу? Нисгтээ тийм ч ер нь эртхэн 12 очсон байв зүгээр хаа. Өнөөдөр чи 5 дахь өдөр ахгүй юу? Гэтэ ажлын өдөр гэхэд бас хөөрхөн хүмүүстэй биш үү? Сонсож байна уу яг энэ цагийн дугаарчийн манайхаа энэ нөгөө яг оргил үе шүү. Цаг яг 9 болж байна. Би 8 цагт ирсэн. Цаг энүүгээр авсан байна. Одоо жоохон юм идчихэд номоо уншаад тэгээд ясаа. Энэ ширээ амар хөдөлгөж ширээ. Нэг гоё юм бодомжиндаа ингээд зүгээр ийм сандлууд амар хөд юм байна. Тэгээд ийм нөгөө гоё цэцгнүүд айгүй их тавьчихсан юм байна. Ургуулад тэсаа ингээд анзаарсан юм болохоор явган хүний тусдаа зам гэж байхгүй хүмүүсүүд нь явган хүний замтайгаа хамт явт юм байна. Хүмүүс явган хүн тэгээд трам нөгөө дээгүүр явдаг мөчрөө тэгээд машин 3 зэрэг яваад байгаа байхгүй. Тэг яаж эднэр ингэ яваад уучраа олоод амтгүй би л хойноос машин ирж явал зүгтаал нөгөө жишээ гараад ингэ сая явлаа. Тэр нь айгуу сонирхолтой яаж хүмүүс уучраа олтыг гайхлаа.
Би өмнөх удаа нөгөө Польш явахдаа болохоор Франкфуртээр дэмцэхгүй. Тэгээ Франкфурт дээр болохоор нөгөө шууд надаас нөгөө аэропортоос машин тосоод тэгээ шууд Польш руу явсан болохоор нөгөө Герман яг ямар вэ гэдгийг мэдэхгүй тий. Одоо яг жинхэнэ Герман яг ямар вэ гэдгийг Мюнхенээс гэдэг хотоос мэдж байна. Тэгээд дугуй бас хөрхөн үнд юм байна. Гэтэ яг дайныг бодвол тийм амар биш санагдлаа. Машины энэ зохицолгоо явуултын л би үнээр гайхчихсан. Ямар ч сан Герман ч болохоор машин үйлдвэрлэхээр аюул их алдартай шүү дээ. Тэгэхээр өөр нь бол машин тэрэг нь бол тусархайл. Public transport ер нь бол хамгийн сайн хөгжсөн орн гэдэг хичээлээ. Тэгээд Германчууд өөр юугаар алдарсан? Тийм байна. Ер нь жоохон ингээд наранд ингээд наалуу харц суулгая. Нөгөө тийш харц суулгая. Тэгвэл арай гоё юм байна. Өөш харахаар энэ гоё харагдаж байгаа байхгүй юу? Жоохон ингээд саналаа ингээд сүчтэй. Оо. Чон байтан. Жоохон ингээд сүч. Оо. Ингээд сүчээ. Тэгээд ихэнх юу байвал гоё. Та нарт харагдаж байна уу? So then that was another funeral where I got to somebody, and we don't know that. Well, I think the only flight I did during that time that I didn't get back was one that I did with Skyscanner. Was India or somebody, I don't know. And apparently, I don't know what it was, but anyway, it was like a skyscraper. And they... So ингээд явсан чи ийм гоё юуны газар байна. Next level cinema Ross гинэ. Ийшээ орчихсон мэдсэн бол ийшээ орчдөг байж ямар гоё юм бэ. Тэгээ юм картууд бассаар тийм бэ. Мэдсэн шүү дээ. Гоё юм бэ. Ер нь бол дэлгүүр л их байт юм бэ. Эсвэл би яг тэр гудамжинд нэрсэн юм шиг байна гэж ойлголоо өөрийгөө. Битүүл зүгээр дэлгүүрүүд л. Тойрч буцаад стейшн руугаа ороод. Тэр нөгөө нэг аэропортоос би сая нөгөө пасс авсахгүй юу? Нөгөө нэг метроны пасс. Тэгээ тэр нь болохоор нэг удаагийнхыг авснаас илүү нөгөө нэг өдрийн пасс авах нарай хямдхан байд юм байна. Та нарт гэж зөвлөвөл тэр нэг 12.5 евро гэсэн. Юу нараас. Аагүй.
12.5 евро гэсэн. Тэгэхээр нэг өдөр 1250-аар явчихна гэдэг ч юм бас. Гайг. Ваа, энэ нөгөө нэг амар гоё. Нөгөө юуны газар биш юу гэдэг лээ. Нөгөө ийм пягаа зардаг газар биш. Nice. Өнгө болгоно зүгээр тасархаа. Ямар ч газар нөө. Lee Crescent гэдэг юм. За нэг иймэрхүү дэлгүүр хашаанууд байна. Одоо нөгөө өглөө ирж 9 цаг, 8 цаг л болж байгаа болохоор одоо л нэг арайч нэх болов. 12-оос бараг нэг баг гэж бодож байна. Тэгэхээр тойрныг алхаж хотын төвийн та нарт нэг харуулчаад тэгээ буцаад би аэропорт руу явлаа. Харри Бооны бүрийн тусдаа дэлгүүр идэх гэж байна. Яар. Битүү бүр Харри Боо шүү дээ та. Тийм нөгөө жижигхэн хот болохоор амар тайван юм шиг байна. Гэтэ яг Айсланд чиг л тайван биш гэтэ. Бүр амар хотыг бодоход бас гайгүй тайван санагдчих байна. Нам уусж байгаа хүн бас айгүй цөөх юм байна. Сая метронд бол хүмүүс уцаал авалт юм байна. Парисын хүмүүсүүд айгүйх нам уушдаг гэсэн. Энэ ч ард юм гоё гифт картууд. Buyer. Бид ийшээ чигээр явахаар ингээд маркет шиг юмуд байхгүй. Тэр хараатаа яан гоё. Йоо норсон матарсан ч бүр аим гоё нэ. Тийшээ Айсланд бүр ногоороогүй шүү дээ. Одоо л бороо орол. Тэгээд лорд хагсан бүтцэнд амар юус болохоор өөр усуд ингэ явж байгаа сайхан уу та тийм ээ. За ингэж бахан юм бас юм зартай дэлгүүр юм байна. Чиз байна, малгай толгой байна, песто байна. Юу нэрч. Хурц үнэтэй нэг юм өртөө л юм хөрлөө. Метроны болтер. Пицца басарч. Италийн ягаад ямар юм бэ юм бэ? Жог Итали биш Германч. Вау, энэ ногоон байгууламж алхацгаа ямар гоё. Гоё. За энэ дас аюу сонирхолтой нэг юм барилга би харлаа. Ер нь гэхдээ барилгууд дээрээ ийм их хүний баримлууд их байд юм байна. Сая нөгөө өмнөх барилга дээр ч амар боллоо хүний барилгууд амар их байсан. Ийм барилгууд их байд юм байна. Барилгын уран хийцэн бас Европын хотодоос арай өөр юм байна. Миний өмнө явчихсан. TK Maxx байна. Ийм том. Агаар нь гэтээ одоо нэг чиглэг авах болчих. Өглөө бүр амар чиглэгс. Одоо бол зүгээр л биш. Энэ чи үлээ нэг амар шоколад ийлгүй шүү дээ. Тий, энэ тас идэм байна яар та. Nice. Зүрхэн шоколадтай юм. Шоколад дэлгүүрээ. Германы дэлгүүр юм байна. Дэлгүүрүүдийнх нь юу дандаа ийм хоолоогоор орж дэлгүүр хийсэн юм бэ. Ингээд голоороо шувч нөгөө тийшээ шууд гарчд юм бэ. Амар сонирхолтой бүтцтэй дэлгүүр байна. Ингээд юунууд байна. Үдүүлээ. Фармаси. Европод ихтэй фармасинууд нь гой сайхны явахад ер нь дэчгүй юм лөө. Энэ хөл бөмбөг сонирхолтой хүмүүст бол гоё дэлгүүр юм шиг байна. Хөл бөмбөгийн өөрсдийнх нь баг юм шиг шүү дээ яаш та. FC Bayern München гэж уншсан болов. Ингээд дэлгүүрүүд байна.
Энд болохоор өөр хийж болох юм нь юу вэ гэхээр нөгөө нэг Октобер фестивал гэдэг та. Тэрний үүссэн газар юм бэлээ. Тэгэд би одоо биер уудаг юм болохоор уухгүй чадахгүй юм байна. Яг кофег нь уулаа нэг ялгараад ах юм бол бисэнгүү. Байдгал кофе кроссант ч гэсэн. Жохон дээр пистачо хийсэн кроссант байна. Хүмүүс ч арай энэ веб биш жинхэнэ тамхи татдаг юм байна гэж ойлголоо. Five Guys байна. Амир. Саналууд нь бол үнэхээр гоё их юм байна уу? Саналыг бол үнэхээр хийд юм байна. Нар мар бол гаралтнаас гоё байна. Нар мар таалагдчих. Энэ бас гоё байлга байна. Хирмэр. Гинэ. За буцах цаамдаа явжсэн чи энэ нэг тийм өндөр барилгын зургийг хүмүүс аваад засахгүй юу гэсэн чи энэ болохоор тийм католик сүм гинэ. Сүмийн барилгууд нь бас ер нь гоё хэлбэр галбартай, уран хийцтэй юм байна. Бусад юмнууд нь бол хിവэрэ. Тэгээ бас энэ Мюник гээд хотынх нь болохоор сонирхол татах юм нь болохоор байгаль нөгөө сэргээдэг хэрэгжиг хүчээр ер нь бол цэглааны гаргаж авдаг. Ногоон нөгөө sustainable талтай ер нь бол нэлээ хөгжсөн орн юм байна. Машин үйлдвэрлэдэг орн юм ч та тиймэрхүү юмудыг алдсан байх наргуулах та. Тэгээд буцтаа энэ хавар алхаж байгаа тэгээд өөдөө нар харах сайхан байна. Айсландд борооноос цогтоош наран ирсний хэрэг галлаа шүү нэзүүдаа. Одоо ингээд амар гоё юм. Нарийн годомжуудаар ингээд нөгөө тийш ингэж гартыг нэг өгсөн зүйлтэй байна гэж бодлоо. За би удаан хүлээсэн желато идэх чинь венчит. Эднийхээс 2 ютаг аваад идчихье. Тэгээд пистачотаг аваад тирамисутаг авъя гэж үзэж байна. 3 болохоор арай там баха барахгүй. Тэгээд энийг идэв сүүл план мартал хийсэн юм. Тинээс өмнө идээгүй байна. Тэгэхээр энийг эцгээе. Одоо нэг юм их байна. Дулаахан байна. Гэтэ энэ улсын нэг зүйлийг ойлгосон чи ер нь ихэнх ард түмэн жоохон настай хүмүүсүүд их байд юм байна. Сая нэг дэлгүүр орсон чи ер нь бараа мараанууд нь дээр үед зардаг байсан бараануудтай ажиллах. Тэгээ ер нь юмнууд нь чухал юм байна гэж ойлголоо. За нэг иймэрхүү боллоо. Доор нь пистачууд дээр нь тирамисууд дээр нэг юм бичээ шиг юм тавьчлаа. Тэгээ нэг идчихээд жилэттэй бол би нөгөө өмнө удаа хаашаа явлаа. Миланд ийцэн юу гоё байгаа гэхгүй юу? Энэ бүр вау. Ихтэй бүр ингээд бүх орнд байдаг. Лондонд байдаг, Парист байдаг. Ер нь хаасайг л. Тэгэхээр энийг ер нь бол аваад идчихвэл бац амар дэж. Сая зүгээр ингээд шоколадтай юмгүй зүгээр ингээд агаар авахд 460 ахгүй юу? Тэгэнгүүтээ энийг 50 гот 2 евро гэдэг 6 евро гэсэн.
Pistachio бол nice. Ер нь ажиллаад байхаар амар настай хүмүүс байдаг болохоор энэ улсад жуулчч гэсэн ер нь цөөх ирд юм байна. Ер нь хөгшөндөө хат юм байна гэж ойлголоо. Ихэнх хүмүүсүүд нь ер нь жоохон настай дөө. Эмээ өвөр сая зургийн сүүлсээ алж шít. Залуу өвөр нэг ч байхгүй. Эсэгээр амгал дуурч болохгүй бас харуулъя. Би ингэж очихгүй. Дээшээгээ гоё ингэж хүмүүсүүдийг хараад people watching. Тэгээ зарим гэдэг. Цайдаа нэтэдэ. Тэгээд ер нь бол эдний желатог би 8 гэж дүгнэнэ. Пистачио бол 8 гэж. Миний ер нь хамгийн гоё байсан пистачио. Айсландд бас нэг юм газар юм желатоны газар гэхгүй юу? Тэрний пистачио бол бас онцгой лагтай. Энэ бол бүр гоё юм. Халуун байна, саксуу бас галзуу хайр мансуурсаар би дууслаа манцуутай юм шиг би санагдан хоёулаа шулуунаас нялуунан дээр хоёр дот гүдэлгүй голдоо зурлцсан дээр харц суух уу халзуух уу хансангүй бүх цаг хугацаа ингээд сүүлийн удаа энэ алдар талбайг та нарт харуулъя. Эдгээр талбайг яг эсрэг талт нь юм лаг бис байлгаа байсан юм байна. Ямар наар тусаад харагдахгүй байсан. Яг стейшн эсрэг тал. За одоо ингэ доошо боод аирпорт руу явлаа нэ та. Бакача. Өө доошо бохтой чиндама чирч алхаж явсан юм шиг. Амдэр цаац. Бэрэлэвт. За энэгээр буцаад S8-даа суугаад энэ болохоор fast S8 удаанаар явахаар бол S1 сууж болт юм байна. Тэгээ ер нь доторхон бол нэг иймэрхүү метроны стейшн те ер нь гайгүй цэвэрхэн гэж хэлэхээр санагдлаа. Тэгээ метро руу гоод орлоо. Тэгээ одоо сайхан аирпорт руу очиж ном зам уншиж тэгээ суцгаач. За явсаар агаад терминал 2 дээр ирлээ. Цаг 11:40 болж байна. Тэтгэшөөгөө ороод хүлээж да. Нэг хийгээд тахсан байхгүй байна. Чинээр яваад гараад ирлээ. Тэгээ буцаж ирэхдээ тэнхтэй шалгуулсангүй. Нэг өдрийн пасс авчаад жоо хамсалтай. Яг Литванцагийн амар том аирпортны зурагтай терминал байна. Угаасаа бүх л юмнууд дандаа эдний онгоцоо төгшвсөн. Аирпорт дээр бас Хилтны эвтэн байна. Зурч бодолтой байна. Бод явахтаа болохоор Литванцаар явна. Сая эрэхтэй Discovery Airlines гэдэг airlines-аар ирсэн. Тэр наараа сайх юм уу? Таалагдж байна. За бай Герман. Одоо Германаар буцтай Германаар ихгүй буцтай болохоор Австрийн Венагаар Вен харал. Тэгээд гейт рүү очиод шууд явлаа. Секретээр эхэлж орох ёстой. Дэш авах юм байна. Чекин энэ хийхгүй болохоор бахан дэлгүүрүүд л энэ дөө.
Departure Gates GHK. So ингээд нисгүүд нь гараад ирсэн. Минсчэн. Дөрөв хэрэг байна. Also verstehen Sie, das ist ein Dilemma. Ja? Am Ende des Tages kostet es einen Haufen Geld, aber vor allem einen Haufen Nerven und einen Haufen Zeit für meine Kunden. Let's go. G30 машин. Би шахах. Бизнес классны өнгөөр ордог гэнэ. G30.